За Мөнхбаатар гишүүний хувьд бол эргэлзээ байхгүй дээ. Тэгээ ер нь энэ Монгол Их сургуулийн хууль зүйн сургуулийг төгсөөд за тэгээ манай хууль зүйн тодорхойн яамд за тэгээ системийн хэмжээнд олон ажлыг мэрэг зарчмаар явсан. Энэ байнга орогч удирдан чиглүүлж явсан ийм хүний хувьд бол эргэлзээ ерөөсөө алгаа. Гэхдээ би яг өнөөдөр яг онцолж би бас дамжны цогтоотор дарга өнгөрсөн хугацаанд хууль зүйн байнга орог амжилттай удирдсан гэдгийг дурдж хэлмээр байна. Маш олон зүйл дээр энэ хууль сахиулах байгууллага болон энэ системийнхээ төлөө дуурч чадчихсан. За маш олон зүйлүүд дээр энэ хууль эрх зүйн шинжилэл явах ёстой гэж үзэж ойлгож өөрийнхөө хүч дэмжлэгээр энэ асуудлуудыг орж батлуулж ийсэн. Ер нь системдээ өөрийнхөө байнгын орооны хариуцах ажлын хүрээнд багтж байгаа бүх байгууллагуудаа ээлтэй бас мундаг сайн ажилласан гэдгийг бас байнгын орооны гишүүний хувьд тодтогч хэлхийг хүсэж байна. За Мөнхбаатар даргад бас манай Баярбатар гишүүний хэлсэнтэй утга давхсаж байна. Гэхдээ онцгойлон хэлэхэд бид нар нийгмийн амьдралд шууд нөлөөгөө үзүүлэх үйц ийм хуулийн төслүүд хууль зүйн тодорхойн яам засгийн газар дээр байгаад байгаа. Энийг бид бас шахаж шаардаж ажиллах ёстой. За таныг ажиллаж явах үед байсан жишээлбэл одоо нийгмийн амьдралд эдийн засгийн асуудалд болон эрүүгийн нөхцөл байдалд онцгой нөлөөлөх ач холбогдол өгөх шүүгийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл өргөн баригдсан байсан. Засгийн газар буцаад татаад дахиж өргөн барина гэд одоо л өргөн баригдахгүй байгаа. Энэ асуудлыг хэдүүлээ намрын чуулганаар эцэлмээр байна. Энэ маш чухал байна. За тэгээд шүгэл үлээгчийн хууль байна. Бусад зөндөө олон хуулиуд байна. Манай засгийн газраас өргөн барихад бэлэн болцсон олон жил ажилласан. За сая бол бүгдээрээ сайхан оролцож явж байгаа манай хууль зүйн байнгын орооны гишүүд ажлын хэсгийнхэн бүгдээр ажиллаж байгаад 10 жил болж байгаа бас 4 парламент дамжиж байгаа энэ гэрүүлийн хууль болон гэрүүлийн процессын хуулиудыг бас амжилттай явуулж байна. Тэгэхээр бид бол ингээд байнгын орооныхоо төвшөнд асуудлыг яриад урагшлуулад байх бүрэн нөөц болцоо байна. Тийм учраас энэ асуудал дээр бас анхаарч ажиллаарай гэдэг. Тэгээ цогтоотор дарагтаа өнгөрсөн хугацаанд бас энэ байнгын орооны үйл ажиллагааг анхны 126 гишүүн бүхий парламентын байнгын орооны үйл ажиллагааг маш сайн авч явсанд бас талархал илэрхийлье. За бас Мөнхбаатар дарагт амжилт хүсье.